За барилгын инженер нь хөдөө аж ахуйн болон барилга байгууламжийн зураг төслийг зохиох, хийцэн шийдлийг гаргах, за барилгын норм ба дүрм стандартыг хангаа ажиллах, хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагааг байнга мөрдөө ажиллах, за техник технологиг оновчтой ашиглах, мэрэгжилтэн бэлтгэгдэн гарна. За барилгын инженер нь дараах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшин гарна. За үүнд барилга байгууламжийн төлөв байдлыг үнэлэх, батлах чанарыг тооцоолох, зураг төсөл зохиох, норм дүрмийн шаардлагыг ханган ажиллах чадвартай болно. За барилга угсралтын явц төлөвлөгөөний биелэлт болон материал бүтээц эзлэхүүний чанар, хийцэд зураг төсөв, за барилга норм дүрм техникийн нөхцөлийн дагуу хяналт тавь ажиллах чадвартай болно. За орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан ногоон барилга байгууламжийн ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн хяналт тавих чадвар эзэмших, барилга байгууламжийг барих явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх чадвартай болно. За барилж дуусгасан барилга байгууламжийг техникийн комисс хүлээлт өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэн эзэмших чадвартай болно. За барилгын инженер мэргэжлийг эзэмшснээр дараах салбаруудад ажиллах чадвартай мэргэжилтэн бий болно. За үүнд барилга угсралтын компани талбай инженер, даамал, ерөнхий инженер, за барилга угсралтын компанид бас хөдөлмөр хамгаалалт аюулгүй байдлын инженер, за олон улсын болон дотоодын төслийн багт мэргэжилтэн, за барилга хот байгуулалтын яам болон бусад яамд барилга хариуцсан мэргэжилтэн, за зураг төслийн компанид зургийн инженер, за аймаг хот сум дүүргийн мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч, за аймаг хот сум дүүргийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, за мөн ихтэй сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний байгууллага, багш, судлаач мэргэжилтнээр ажиллах чадвартай. За тэгээд хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын инженер мэргэжлийг сонгон суралцаарай.